Одоогоос яг 12 жилийн өмнө Монголын шин цагийн түүхэнд тод хараар бичигдсэн аимшигт үйл явдал Улаанбаатар хотын төв зэгт болсон билээ. Тэр өдрийг нэхэн санвал 2008 оны 6 дугаар сарын 30 өдөр болсон улсын их хурлын 5 дахь удаагийн сонгуулиас улбаатайгаар уг хэрэг өрнөсөн байдаг. Сонгуулийн үр дүн эсэргүүцгийг урайлж төрд бохимдсон иргэд ч Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж эхэлсэн. Цугласан иргэд Монгол Ардын хувьсгалт намын байрныгаа доочиж үг хэлж уулзах шаардлага тавьсан ч тус намаас хинч гарч ирээгүйгээс гадна цагдаа нар намын байрыг хамгаалтад авсан байсан юм. Дотогш нэвтрэх гэсэн иргэдэд цаад болсон цагдаа нарын хооронд маргаан үсэж, бухимдсан хүмүүс чулуу шидэж, зодтолтож, тайван байдлаар эхэлсэн жагсаал эцэстээ хүчирхийлэл уйман болж хувирсан билээ. Иргэд цагдаа нартай мөргөлдөж, намын байр руу дайрч, Монгол Ардын хувьсгалт намын төв байр шатаж эхэлснээр уймын улам даймжирсан байдаг. Улмаар ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзаж тэр өдрийн шөнө онц байдал зарлах шийд гаргаж байна. Онц байдал зарласнаар армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирж 7 дугаар сарын 1-ээс 2-ын шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэснээс 4 хүн буудуулж 1 хүн төмөр төртөж нас орсон эмгэнэлт явдал болсон юм. 7 дугаар сарын 1-ийн хэмээн түүхэнд хараар бичигдсэн энэ өдөр харамсалтайгаар амиа алдсан талигачдын ар гэрийнхэн хилмигдэхстийн хөшөөнд цэцэг өргөдөг. Өнөөдөр ч ам өргөдөхстийн ар гэрийнхэн тэдэнд эмгэнэл илэрхийлж хилмигдэхстийн хөшөөнд цэцэг өргөж байна. 2008 оны 7 сарын 1-ний энэ хар өдрөөс хойш ерөөс 12 дахь жилдээ тасралтгүй одоо зулын ёслол хилмигдэхстийн хөшөөндөөс цэцэг өргөдөг. Тэгээ үүнээс хойш бол ерөнхийдөө улс төрийн хүчнүүд ялангуяа ирэх барьж байгаа тухайн үед ирэх барьж байсан нам одоо удирдлагуудаас хинч гисэн гарч ирээд энэ улс төрийн тайлбар хинч хийгээгүй. Нөхцөл байдал бол яг одоо энэ талигачийн аав байна, талигачийн ээж байна, эхнэр нь байна. Тэгээд тухайн үед 16 настай байсан хүүхдүүд ч одоо 28 настай болжлоо. Зарим нэг нь хөлөө тариутлах дээр тулцсан байна. Би нэг цус нулимс 7 сарын 1 ингээд баримт кино хийж ирсэн. Гэр орноор нь очиж ирсэн. Эцэгтэй нуулзж ирсэн. Маш хүнд байдаг. Тэр хүүхдүүдийн зөвхөн хагалгаа гэхэд чинь бараг дараалсан 10 хэдэн хагалгаа хийхэд бүх ах トゥ нар нийлж тухайн 100 гаруй сая төгрөг өгж тэгээ бүгдээрээ орон байргүй болж маш хүнд нөхцөлтөр энэ эмэг даван тулсан байдаг байхгүй юу. Тэгээ хавар би бас нэг нийслэлийн орон сууц корпорацид бас одоо энэ орон байргүй боллоо одоо хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн квот байдаг юм чи нэг ядаж тэр нэг залуучууд одоо энэ нэг ээж энэ төр те эднэрт нэг хэдэн орон сууцны асуудал квот бичиж өгөөч гэсэн чинь нэг орон сууц ирээгүй. Ийм нөхцөл байдалтай л байж байна л да. Одоо болохоор одоо 12 жил одоо энэ зулын ясл хийлээ цэцгийн өргөж ингээд хүндэтгэлийн ясл хийлээ үнэхээр салгаж байна. Хогштой холбоо би өнөөдөр биш тэ энэний араас явлаа улс төрчид ямар нэгэн улс төрийн одоо зүтгэлтнүүд чинь төрийн төшөөдүүд хинч гарч ирээд уулзлах байсангүй. За би 2008 оны 7 сарын 1-ний өдөр буудуулсан 5 хүүхдийн одоо нэг нээж мөнгөд нээж тунгалаг гэж байна. Одоо өнөөдөр 65 хүрлээ 10 гаруй жил одоо би хөргөн хүүхдүүдээр л явж л одоо ингээд байж байна. Ахмадын орон сууц гэж нэг байгуулаад тэгээд тэрнээс байранд оруулна гэж ярьжсэн. Таних өшөө өндөр настай улсууд олон байна. Танихыг байна юу яа. Тэгэхэд би 55 таа байгаа байхгүй. Тэгээ одоо 65 хүрлээ тийм дараачийн ээлжид оргуулж өгнө гэсэн дараачийн ээлжинд байх. Тэгээд би яг нэг ингээд өвчнөд баригдаад нийлэгний хорт тавдрыг өгүүлээд тэгэл байж энэ да. Тэгээд тэр засагтаа одоо гомдчихл явна гэхээс өөр юу хэлгүй. Одоо ямар өснө хойноос өгөх юм бистэй. Ганц тижээж хэлсэн хүн маань л тэр байсан. Хохирогчдын ар гэрийнхэн 12 жилийн турш энхүү цэцэг өргөх бүртээ тэр үеийн үмэн үсгэх шалтгаан болсон нэр бүхий хүмүүсээс хариуцлага нэгтгэгч өдийг хүртэл хариу байхгүй тэр байтугай эмгэнэл илэрхийлж цэцэг өргөдөгч хүн байхгүй гэдгийг хэлж байлаа.